ер нь цаашид ер нь одоо хэрэгжүүлэх зөвлөмжүүдтэй өмнөх одоо ингээд 4 хэсэг дээр ингээ яриад явангууд одоо ер нь цаашдаа ер нь яах вэ гэдэг зүйлийг хэдүүл яриа. За хамгийн эхэнд бол ерөөс хийх ёстой зүйл бол crown jewel буюу манай байгууллагын яг хамгийн чухал зүйл юу юм бэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр манай байгууллагын хамгийн чухал хөрөнгө яг энэ дээр иймэрхүү зүйлүүд дээр үндэслээд манай байгууллага бизнес явж байна тий. За тэгээ энэ зүйл бол манай байгууллагад маш чухал гэж үзэж байна гэдэг зүйлийг гаргана. Тэгэхээр тэр бол систем байж болно, мэдээлэл байж болж байна тий. За тэгээд тэрнийхээ ангиллыг нь бид нар гаргана. Хөрөнгөний ангил. Дээрээс нь эзнийг нь тодорхойлгоно. За одоо тэгвэл яах вэ гэхээр бид нар чухал тэр яриад байгаа тэр чухал хөрөнгөчийг хаана байгаад байгаа юм бэ? За тэгээд тэрийг хариуцах хүн байгаа юм уу те? Хэн хариуцж байгаа? Аюулгүй байдлыг нь яаж байгаа? Нөөцлөлтийг нь яаж авч байгаа? Энэ зүйлийг тодорхойлгоно. За үүний дараа болохоор бид нар яах вэ гэхээр сургалтын одоо яг энэ сургалтын хүрээнд яригдсан те төгөөмөл асуудлууд. Одоо жишээ манай дээр фишинг болж байна уу те? Сул баталгаажуулалт байна уу? За програмын шинжилтүүдээ ер нь хийж гин үү? Эмзэг байдлаа ер нь шалгасан чи байна уу? Байхгүй нь үү те? За тэгээ бидний хэлж сурсан вирусны програм гэдэг зүйл ер нь манад байна уу? Байхгүй нь үү? Мэдээлэл задрах ер нь төхөөрөмж алдагдах эрсдлүүд байна уу? За бүр цаашлах юм бол бид нар тэр болгоныхоо хөндлөнгийн одоо байгууллага шалгалт аудитыг хийлгэхтэй байж бас болно гэсэн үг. За цаашлах юм бол бид нар яах вэ гэхээр саяны үзсэн 18 контролууд те. За тэр дундаа ер нь манад дээр аль нь байж болох уу? Алийг нь ер нь бид нар хийж чадчихээн. За кибер халдлага зөрчилд одоо жишээ нь хариу үзэл төлөвлөгөөтэй байна уу? Байхгүй нь үү? За нөөцлөлтийг ер нь бид нар авч гин үү? За хандах эрхийг ер нь бид нар зөв удирдах чадж гин үү те. За тэнгууд хамгийн бага эрх одоо өгөх зарчим буюу least privilege. За мэдих зүйлээл мэдих буюу need to know одоо зарчим. За тэгээ ажил үргээ тусгаалах separation of duties зарчим гэдэг. Энэ зарчмуудыг бид нар ер нь баримталж чадж гин үү? За тэгээд нийт ажилчдад ер нь аюулгүй байдлын талаарх ойлголтыг бид нар өгж гин үү те. За тэгээд энэтэй холбоотой мэдээг төгөөж чадж байгаа юу? Бүр цаашлах юм бол бид нар шаардлагатай технологийн шийдлүүдийг бий болгоход ажиллана. За энэ бол бидний өнөөдрийн сургалтаас одоо аваад ер нь хийх зүйлүүдийн одоо 3 дахь бүлэг нь байна.